За сайн байцгаана уу. За дөрөв удаагийн хичээл эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хичээл дээр бол Portnox хэрхэн яаж онох вэ гэдэг хичээл орох хэрэгтэй байгаа. За хоёулаа чинь дөрөвжин хичээл дээр тоочиг хагараагаа яаж авах уу, яаж тэр шаарийг тэр бууланд унгаах уу гэдгээ бол хоёулаа сурцсан байгаа. За одоо тоглолтын явцад ингээ нуугчдаг аа. За энэ нуугдсан тохиолдолд Portnox яаж онох вэ? Хамгийн амархан аргаар яаж онох вэ гэдгийг л одоо билээ сонирхож хүүхд залуучуудаа бас хэлж өгье гэж бодож байна. За Portnox онох маш олон аргууд байж байгаа. За би бол одоо яг энэ удаагийн бичлэгээр бол 2-3 одоо аргачлалыг л зааж өгнө. За хамгийн амархан одоо аргачлал бол за энэ бол одоо энэ аман дээр булангийн аман дээр одоо цогох шаарыг за бох бөмбөг бол яг дунд аман дээр байж байгаа. За хамгийн дөрөнд энэ хоёрын голыг олох хэрэгтэй. За голыг олох хэрэгтэй. За голыг олно гэдэг маань энэ хоёр чинь энэ хоёр порт одоо энэ тал порт байж байгаа шүү дээ. Энэ тал портныхоо голыг оноход энэ нөхөр онох хэрэгтэй. Унах хэрэгтэй болж байна. За яагаад вэ гэсэн чинь. За 45 градусын налуутай бөмбөг ийшээ мөн адил 45 градусын налууг заадаг. Ингэж ирсэн бөмбөг ийшээ мөн адилхан тэлэлттэй явах нь шүү дээ. Гэтэ энэ дээр ямар нэгэн цаг нар одоо төвийн зэг дээр л зохино. Түрээ хийх юм бол одоо тэлэгдэх нь байна. Одоо эндээс 45 градусын налуутай хахад дидгсэн нэг 40 градусын налуутай орж ирэх жишээ. За татах юм бол ийшээ 35 градусын налуутай агшиж орж ирэх жишээ нэ. Иймэрхүү байдаг учраас зөвхөн төвийн зэг дээр л энэ үйлчлэл явах хэрэгтэй. За тэгэхээр эхлээд голоо олоод энийг зохиод үзье. За гол нь байна. За ингэж байгаа. Яа баримжаагаа харж байгаа ч нэг. Тэгтээ төвийн зэг дээр дундын удаалтай гэж байгаа юм. Дундын удаар өгөхгүй бол хитрхи сул удаар бас тэлэгдчих гээд байдаг. За хитрхи чанга удаар бас агшчих гээд байдаг. Агшаад ийшээгээ орж ирчих гээд байдаг. Сул удаар ийшээгээ орж ирчих гээд байдаг тал байт. Тэгэхээр дундын удаар өгнө гэсэн үг. Яг энэ зэг дээр. За тохиол үү. За маш зүйтэй. За энэ бол яг голыг нь олоо зөгчиж байгаа. Тийм ээ. За тэгвэл энэ шарыг ийм байвал яах вэ? Ийм байвал. За ийм шаргны голыг нь олоод ингээд зөгөхөөр угаасаа нэг цаанаа ночих магадлал бас өндөр байдаг. Тэгэхээр зэрэг ингээд зогссон тохиолдолд хамгийн амархан хэмжээс нь ерөөсөө энэ. За ингэж хэмжих нь өөрөө портны ирмэг бух одоо энэ онох шаариг хоёрын голыг нь энд олж байгаа. Энд. Тэгээд нааш нь татчих. Ингэж. Тэгээд энэ нь бол энэ хоёрын гол дээр онж ийн ол гэсэн утгатай. Гол нь энэ одоо 8-ыг наашаага ийшээ татчихж шүү дээ. Тэгээ бух хааж иж болно. Тэндээч одоо тэр бух тэр өөр газар байсан ч эн чинь яг үндсэн тооч нь л байж байгаа. Ингэж ил орох хэрэгтэй. За тэгвэл нөгөө талаас нь харъя. За ийм байгаа. За нөгөө талаас нь хэмжээ. Энэ талаас. Энэ талаас нь хэмжээд үзье. За энэ шиг татлаа. 8-ыг харалдаа бариараа баалхныхаа үзүүр. За ингээ 3-аа гозоолгоод өгч. Тэгээ 8 руугаа хар. Баримжаа авсан уу? Хаана? За авсан. Хаана? Наадах нь уу? За наадах руугаа зохиол үз. Баримжааг авцсан байгаа тийм ээ. Мөн үү? Төвийн зэг дээр дундын удаартай. Бүр авах гэж шүү дээ. Харин тэгсэн. Тэгсэн чинь тэгвэл ингээд нухчихлаа. Ингээд. Энийг тэгвэл яах вэ? Мөн адил. Энэ талаас хэмжээ. За энэ талаас хэмжээг аавна. За тэгтээ нөгөө тоочхон дээр балкныхаа үзүүрийг авъя. Тоочхон дээр энэ балкны үзүүрийг тоочхон дээр авчиад балкны үзүүрээ ингэж авчираад энэ дээр. Тэгээд бух энд байх юм байна. Энэ огтлцол. Энд байх юм байна гэж.
Тэгээд төвийн зэг дээр дундын удартай. За сая яасан бэ? Ямар алдаа гарсан бэ гэсэн чинь төвийн зэгээр бариад авчаа. За энэ зэгийг чи төвлөд барьж байгаа зэ. Тэгэхэд энийг ингээд төвөөрөө ингээд ирсэн чинь энэ наана очиж байгаа. Ирмэд хэрэг. Тэгэхээр энэ ирмэг ирэх хэрэгтэй байхгүй энэ ирмэг. Ойлгосноо. За. За тоочгүй авлаа. Ингээд зогсцсон байх юм болов. Тоочгүй авлаа, хоош нь татлаа. Энэ дээр авлаа, бух руугаа явлаа. Энэ дээр энэ ирмэг ирнэ шүү. Бухны одоо чиний талаас зүүн талын ирмэг ирнэ гэсэн үг. Ингэж ирнэ гэсэн үг. Гэх мэтлээ. За голоо олцсон, парка ингээд татцсан тийм үү. За тэгвэл цагаар онё. За нялуун цаг гэж байгаа. Төвийн зэг, дотор зэг, бүр хамгийн одоо гадна талын хамгийн одоо нялуун цаг гэж хүмүүс ярьдаг тийм үү. Ийм 3 зэг байж байгаа. Энэ нь 45 градусыг заадаг. Энэ нь 30 градусыг заадаг гэж. Тэгэхээр зэрэг магадгүй бух ингээ вэжсэн чинь нөгөө голыг олох гэсэн чинь энд нь ингээ шаарыг зогсцсон байл. Ингээд. За. Ингээд. Тэгвэл энийг яаж онох вэ болно шүү дээ. Одоо энд ингээд нэг шаарыг нуугдсан байж байгаа. Ингээд. За тэгвэл энэ хэдэн градус дээр байна? Яг ингээ харахад 45. За 45 градус дээр биш. За тэгвэл 45 градус юм чинь хамгийн ялуун цагийг нь яг ихцээрний зураасны дагуу өгөхөд 11-ийг онох юм шүү дээ. 3 дугаар зэрэг. Ийм шүү дээ. За тэгсэн чинь дахиад нэг шаар. Ингээ шаарыг зогсцоо. Дахиад нэг шаар өгч цаана. Энийг тэгвэл яаж авах вэ? Тэгвэл одоо нэг энэ хоёрын гол руу яг нэг тип дотгош нь оруулаад 3 дугаар цагийг харал та. Нөгөө 30 градус явуулах гэдэг шүү дээ, тийм ээ. Ингэж орж ирж байгаа. За бас нэг аргачлал нь. За дөрвөн хоёлоо энэ портны гол дээр онцсон тийм үү? Тийм. За тэгвэл бух энд байлаа гэж бодъё. Энд байлаа гэж бодъё. За тэгэх юм бол портыг дахиад хуваана нөгөө нүдэн баримжаагаараа биш. Энэ портыг хуваана гэсэн. Энэ портон дээр онохоор тийм. Энэ портон дээр онохоор нөгөө нөхөр чи ийшээ ирэх гээд байна. Ийшээ. Тэгвэл энэ дээр онохоор хаана очих вэ? Энэ дээр одоо энэ портыг хуваагаад энэ портыг дахиад нэг хуваачиж штэ. Тийм. Энэ тэгвэл хаана очих юм? Энэ. Ингэж налгатыг ирсэн юм чинь буцаагаал ийш яг л энд ирж байна. Бүр. За тэгвэл энэ энд ирж байгаа юм бол энэ аль нь гэсэн үг үү? Тэгвэл энэ хоёрын гол нь байх гэж шүү дээ. Энд биш шүү дээ, тийм үү? За энэ шиг зөвхөд үз. Ингэж бас нөгөө порто хувааж бас ер нь бол мэрэгжлийн тамирчид бол тэгж бас их хардаг. Яг доорч. Ийм янз янзын аргууд байдаг. Тэгвэл нөгөө нэг манай одоо юу гэдгийг анхлан сурагчд маань ямар аргыг нь хэрэглүүл хамгийн хялбар вэ гэхээр энэ арга нь. Палкара хэмжээ. Палкара энийг хэмжиж. Энэ байна уу? Энд байна. Нөгөө талдаа байна уу? Энд байна. Гэх мэтлээ ингэж явах юм бол хамгийн одоо хялбар портноос онохаа энийг гэж ойлгож байна. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг ямарчсан өндөрлөе доо. За тэгээд дараагийн хичээл хүртэл манайхаа түр баяртай.